Сайн байцгаана уу? За Эхрийн ордныхны 11-р сарын төлөв байдлын одоо таарах үзрийн уншлага эхлэх гэж байна. За Эхрийн ордныхан маань одоо та бол одоо чихэр болохоос биш давс биш ээ гэж байгаа байхгүй. Тэгээд нэг найз нөхдийн харьцаан дээр юм уу нэг жоохон тийм асуудал үүсэж байгаа гэж магадгүй одоо нэг цаашдаа хамтрах уу болох уу гэдэг дээр. За мөнгө санхүүгийн хувьд бол танд 11-р сард нэг жоохон санхүүгийн алдагдал гарах магадлал байна. За тэр нь юунаас үүдэлтэй вэ гэхээр та магадгүй энэ мөрөтэй тоглоом юм уу? Нэг хамтарч ингэж нэг жоохон тоглосон юмд нэг оролцож мөнгө санхүүгийн алдагдлалд хүрэх магадaltaй байгаа учраас таныг энэ дээр анхаарлаа хандуулаарай. Та хэрвээ энэ тоглоом энэ мөрөтэй тоглоом ийм юмд орох юм бол алдагдлалд орно шүү гэдгийг чи анхаарал сануулж тэгээд мөнгө санхүүгийн алдагдлалд ороод одоо хөдөлгөөн хийж чадахгүй юм гарцахгүй тэгээд тэрнээсээ болж нэлээд сэтгэл шаналж зовох асуудалтай болно шүү. Тийм болохоор 11-р сард та болвол одоо нэг чихэр болохоос биш давс биш ээ гэдэг чинь та болохоор тийм мөнгө төгрөгийн тал дээр тийм бацтай ч юм уу байхгүй учраас та энэ дээр маш анхаараарай. Тэгэхгүй бол таны гэр бүл нөгөө хайртай дотны хүмүүсүүдээ таныг одоо жоохон чичлэх юм асуудал үүсгээд байна. За та тэрнээс болоод за таны эрүүл мэндийн байдал хэрв 10-р сард иймэрхүү алдагдлаас болоод та тарих толгой өвдөж бүр гарцгүй болж нэлээ энэ бол тэм жижиг биш нэлээ том хэмжээний мөнгө санхүүгийн асуудал. За нэг та нэг 10 сая төгрөг байлаа гэхэд 7-8 саяг алчдаг ч юм зүгээр энгийн жишээ шүү. Иймэрхүү юмд оролцох гээд байх магадaltaй учраас танд энийг анхааруул сануулж орж ирж байна 11-р сард. За тэрнээс болоод та тарих толгой одоо нэг жоохон эрхчлөөгүй байдал магадгүй 20-нд ордог ч юм уу гэрийн 20-нд орно шүү дээ тийм гэрийн 20 шүү энэ бол одоо таныг ингэж гаргахаас сэргийлэх гарч орж ахиж тоглохоос сэргийлэх нэг магадгүй нэг иймэрхүү чиглэлийн урсгал чиглэл орж ирээд байна шүү 11-р сард. Тэгэхээр та энд ийм тоглоомын алдагдал хийхгүй бол танд тийм асуудал үүсэхгүй учраас та тэрэн дээр анхаараарай. За эрүүл мэндийн байдал бол ер нь өөрийгөө эрүүл мэндэ тарих толгоогоо одоо нүдний эрүүл мэндээгээ жоохон анхаарад өгөө. Тэгээд шүү жоохон ер нь энэ манайхан нэг ус шингээмэг их багууд өгөөсөө жоохон ахиухан шиг тийм өөрийнхөө бие хэрэгтэй сайхан шингэнийг сайн угаарай гэсэн. За ийм төлөвтэй 11-р сарын мессеж эрүүл мэнд мөнгө санхүүгийн байдал дээр бол ингэж орж ирж байна. За хүн хоорондын харьцаан дээр болохоор ихэвчлэн танд бол хайр сэтгэлийн харьцаа давмгаалan орж ирж байна. Хүн хоорондын харьцаа гэхээс илүү хайр сэтгэлийн харьцаа та магадгүй хэн нэгэнд гэрлэх санал тавих гад за тэгээд энэ жинхэнэ гэр бүл болох хүнтэйгээ гэрлэх санал тавих гад бэлтжиж болно. Тэгээд 11-р сард магадгүй нэг хамтдаа цагийг өнгөрүүлэх тийм цэвэрхэн дулаахан сайхан орчныг ингээд бүрдүүлж нэг эрхчлөөтэй хамтдаа байхыг хүсэмжилсэн иймэрхүү хайр дурлалын харьцаа илүү их орж ирж байна. Хүн хоорондын харьцаа гэхээс илүү танд 11-р сард хайр дурлал илүү их байр суурийг эзлэх шинжтэй. Энэ нь бол таны жинхэнэ хайр байх учраас та энэ дээрээсээ одоо нэг хайртай дотны хүмүүсээ гомдож одоо ямар нэгэн байдалд ингэж санхүүгийн эрхчлөөгүй болж өөрөө хөдөлгөөн хөдөлж чадахгүй гарцгүй болчихгүй тулд та тэр дээрээс анхаарал өгчвол 11-р сард та хайр дурлалт өөрөн магадгүй гэрлэх хэн нэгээ олж гэрлэх санал тавьж тэрнтэйгээ хамтдаа зугаатай хөгжилтэй сайхан цагийн үеийг өнгөрөх. Тэгээд энэ нь бол өөрөө ийм жинхэнэ хайр байх болно гэж байгаа байхгүй юу? Энэ бол хугацааны жинхэнэ хайр байх болно гэж байгаа. Тэгээд тэрнтэй гоё романтик цаг мөчүүдийг өнгөрүүлэх. Танд илүү энэ хайр дурлал хүн хоорондын харьцаа зэдвүүдээр хайр дурлалын мэдээлэл нь илүү давмгаалж орж ирж байна. За манай Эхрийн ордныхны уншлага 11-р сард ийм байна. Та мөнгө санхүүгийн тал дээр анхаарчвал өөр нэг 11-р сард таныг тэгж нэг зовоох асуудал нь гайгүй юм байна. Тэнд нэг асуудал үүсгэчүүл харин олон хүнд чичлүүлээд бас жоохон хэцүү байхаар байна шүү. Та тэрэн дээр анхаарал өгөөрэй.